Дорнод аймгийн Хэрлэн сумын 16 дугаар цэцэрлэг нь анх 2014 онд 4 бүлэгтэй байгуулагдаж 2025 онд шинэ байдлаар шилжин орсноор шинээр 2 бүлэг нэмэгдэн 2025-аас 2026 оны хичээлийн жилд 6 бүлэг 170 гаруй хүүхэд 29 багш ажилтлагстай сургалт үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгийн суралцуулж сурсан мэргэжлийн багш нарын бүлэг нь бага дунд ахлах бэлтгэл гэсэн 2 дэд бүлгээр хамтран ажиллаж байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тоглоом, зохиол, төсөл, шинжилэн судлах арга зүй, хүүхдийн насны онцлог, эзэмших чадамж, суралцгын үр дүн, сургалтын чиглэлийн онцлогтой холбоо бүтээлчээр хэрэгжүүлэн нэмэлт сургалтаар STEM болон орчин үеийн дэвшилтэд AR технологиг уялдуулан хэрэгжүүлснээр хүүхдийн сургалт үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, мэдлэгийг өөрөө бүтээхэд чиглэсэн ганцаарчилсан хэсэг бүлгээр ажиллах боломжтой тохируулах төвчөнд бүрдүүлэн ажиллаж байна. Суралцагчдыг зохиолоор дамжуулан сонсоод ойлгох, эрх зүйн тунгааж өөрийн санаа бодлоо ойлгомжтой илэрхийлэх, сонсон зохиолын тухай бусадтай хуваалцах, их хэлээрээ зөв ярих чадварыг хөгжүүлэх, багш бүр чам уушилсан арга зүйд эзэмшин сургалтын хөгжүүлэн ашиглаж туршлагаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна. Мэргэжлийн багш нарын бүлгээр ажиллахаас гадна багшийн туршлагуудын хөгжлийг дэмжин чадваржуулах ажлуудыг үе шаттай зохион байгуулж харилцан суралцаж хамтдаа хөгжиж байна.